За багш нь тойрогт өнцгийг хэрхэн дүрслэх талаар баттгая. За тэгш өнцөгт координатын системд О радиус татъя. За энэ О радиусыгаа эхлэл радиус гэж нэрлэе. За ингээд эхлэл радиусыгаа цагийн зүүнний эсрэг 45 градусын өнцгөр эргүүлье. Ингээд үүсэх О бие векторыг 45 градусаар эргүүллээ гэж хэлдэг. За харин цагийн зүүнний дагуу 45 градусаар эргүүлэхэд үүсэх өнцгийг хасах 45 градусаар эргүүллээ гэж хэлдэг байгаа. За тэгэхээр хүүхдүүд маань энэ анзаарсан баг. Цагийн зүүнний эсрэг эргүүлэхэд эерэг тэмдэгтэй өнцөг, цагийн зүүнний дагуу эргүүлэхэд сөрөг тэмдэгтэй өнцөг үүсдэг. За дахиад анхаарай. Цагийн зүүнний эсрэг эргүүлэхэд эерэг, цагийн зүүнний дагуу эргүүлэхэд сөрөг тэмдэгтэй өнцөг үүснэ. За жишээ нь энд 270 болон хасах 90 градусыг тэмдэглэсэн байна. За тэгэхээр 270 градус маань эерэг тэмдэгтэй учраас цагийн зүүнний эсрэг 270 градус. За харин хасах 90 градус маань сөрөг тэмдэгтэй байгаа учраас цагийн зүүнний дагуу эргүүлсэн байна. За энд 360 болон хасах 270 градусыг тэмдэглэсэн байна. За 360 градус гэдэг бол эерэг тэмдэгтэй учраас цагийн зүүнний эсрэг бүтэн нэг тойрсон байна. За харин хасах 270 градус бол сөрөг тэмдэгтэй учраас за эхлэл радиусаас цагийн зүүнний дагуу 270 градус тэмдэглэгдсэн байна. За энд хасах 250 градус нэмэх 110 градусыг тэмдэглэсэн байна. За хасах 250 градус маань сөрөг тэмдэгтэй байгаа учраас цагийн зүүнний дагуу тэмдэглэгдсэн байна. За нэмэх 110 градус бол цагийн зүүнний эсрэг тэмдэглэгдсэн байна. За энд 390 градус гэдэг бол 360 градус бүтэн нэг тойроод дахиад 330 градус явна гэсэн үг. За тэгэхээр эхлэл радиусаас эерэг тэмдэгтэй учраас цагийн зүүнний эсрэг бүтэн нэг тойроод дахиад 30 градус яваад 320 градус болсон байна. За харин хасах 330 градус маань сөрөг тэмдэгтэй учраас эхлэл радиусаас цагийн зүүнний дагуу бүтэн дагуу тойроод бүтэн нэг тойрогоос 30 градус дутуу энд тэмдэглэгдсэн байна. За энд эерэг тэмдэгтэй өнцгүүдийг мөч болгон дээр хэрхэн тэмдэглэснийг харуулсан байна. За жишээлбэл энд 1-р мөчт 60 градус, 2-р мөчт 120, 3-р мөчт 240, 4-р мөчт 300 градусыг тэмдэглэснийг харуулсан байна. За харин энэ сөрөг тэмдэгтэй өнцгийг мөч болгон дээр хэрхэн тэмдэглэснийг харуулсан байна. За энэ 4-р мөчт хасах 60 градус, 3-р мөчт хасах 120, 2-р мөчт хасах 240, 1-р мөчт хасах 300 градусыг тэмдэглэснийг харуулсан байна. За хүүхдүүдээ ингээд цааш нь сурах хүчгийн 87-оос 9-р хуудаснаас дэлгэрүүл уншиж тэмдэглэл хийгээд дасгал 1-ээс 12-ыг ажиллаад багш руу явуулаарай.